3 1 За Artist Production-ы ээлжид нэг уран бүтээл болох Хөөрхөн шулам уран сайхны кино бүтээгдэж уран дуусч байна. Тэгээд яг энэ Хөөрхөн шулам киноны тухайд бол энэ кино өөрөө бас их сонин бүтсэн гэж би бол хэлмээр байна. Тэгээд кино урлаг дээлтэй бас нэг сайхан ихч маань надад энэ болсон явдлаас сэдвүүлсэн энэ зохиолын санааг өгсөн. Тэгээд зохиол дээр ажиллаж байхад бас одоо найруулагч хүний нүдээр энэ дөрүүдэд ер нь хин тохирох болоо ер нь ямар байвал их зөв юм бол гэж маш олон удаа бодож исэн. Тэгээд ганц л юм ойлголоо да. Тэр минь их сонин тал байна. цөөхөлхнээ монголчууд бие бинийгээ хуурж мэхэлж өнөө маргааш шиг бодлого зөвхөн тухайн цаг үеэ ингэж бодож цагаар амьдарч өдрөөр биш бүр цагаар амьдарч нэгнээ ингэсний эцэст бол юу гэдэг те энэ бол өнөөдрийн нийгэм тулгамдж байгаа бас хөндөх ёстой айгүй хэрэгтэй сэдв байсан болов. Өнөөдрийн Монголын нийгмийг ярихаас илүүтэйгээр кино өөр өнгө төрх гарч ирвэл ямар байдаг юм бэ? Өөр өнцгөөс нь хүний амьдралыг илүү одоо юу гэдгийг одоо хөрснөөс хүндэрүүлсэн зүйл биш бид нарт амьдрал байдаг зүйлийг өгүүлж байгаа надад илүү таалагдсан. Манай энэ кино ч юм болоо бас нийлээд юм өнгөлөг жанрын кино. Хүмүүс дандаа гоё байх хэвээр. манай Artist Production ер нь бол зураглагчийн тал дээр бас аюух нэг акцент өгч ажилладаг л да. Зураглагч нь хий гэж асуусан шүү дээ. Зураглагч нь ямар хүн бэ гэдэг. Тэгэнгүүт би хэнийг багийн анхны авсан зураг нь ямар зураг бахал гэж бүр яг ингээд дотор амар сонио хөлөл. За одоо ямар байх вэ даа гэж бодоод орой хамгийн түрүүнд хурж ирээд юугаа компьютер дээр харчаал амар гоё сэтгэл ингээ амраад одоо ингээ дахиад харахгүй гэдэг түүнээс биш би дахиж хараагүй. Яагаад гэвэл үнэхээр амар гоё яг үнэхээр таалагдсан. Кино бол бас туслахуудын нуруунд дээр бүтдэг гэл. Тэгээд энд бол мэдээж бас дурдахгүй өнгөрчлөхгүй маш олон хүмүүс байгаа. Манай гэрэлтүүлэгч, манай зураачийн баг, зураглаачийн баг, эвлүүлэг, дуу тэр болгон дээр туслахууд гэдэг энд бол нүсэр баг мэдээж ажилласан ойлгомжтой. Энэ бүгдийг бас бид нар нөгөө алтаршуулна гэдэг шиг биднээс хэлхэн зүйтэй. Найруулагчийн одоо ажлын 50-аас дээш хувийг бол ер нь бол кастинг эзэлтгэлтэй. Миний хувьд бол одоо дүр сонголтын дээр маш их ач холбогдол өгч маш их одоо дотроо бол их шийдэж ядан цуудалж бодож одоо тэгэл ер нь бүх талаар нь шинждэг. Одоо киног бүтээх явцад бол одоо маш олон үзэгчдээс маш олон одоо киночдоос цэцгийн алдармаа хоёр яаж тоглож ийн вэ? Цэцгийн алдармаа хоёр ер нь яаж жүжиглэж байна вэ? Цэцгийн алдармаа хоёрын одоо дүр нь ямар юм бэ гэх мэт асуултууд маш олноор ирсэн. Энэ одоо орой дээр чадын хадан өөрийнхөө зүгээс тоглосон байгаа. Тэгээд энэ бол уран гэж эмэгтэй орой л байсан. Жүжигчин оёгаахтаа миний аа болж тоглосон. Тэр хүнээс тэр амар мооштой нүдний харц болон одоо хийж байгаа үйлдэлээ яг таг хийдэг энэ байдлыг хараад би үнэхээр биширсэн. Юу нээч? Чи дахиад хэл. Та бол алуурчин. Дахиад хэлээч. Та бол алуурчин. Нээч. Дахиад хэл. Та алуурчин шүү дээ аваа. Партнераа маш их гоё хүндэлж юмыг ойлгуулж ингэс тав миний охин ингэжээж юм гарна гэдэг ингээд нас маш их юм заасан. Тэгээд жүжигчин гэдэг бол дандаа л сурж идэг. Юм болгон дээр сурж, мэдэрч, ойлгож байдаг учраас хизээч одоо би өөрийгөө би болцсон, би чадцаан гэж бол хизээч миний амнаас тийм үг болон бодолч надад төрж байгаагүй. Тийм учраас энэ дээр ингээд чадан ядан гэж хэлээд байгаа нь ийм учиртай юм аа. Тэгээд миний хамтран тоглогч цэцгээ гэж охин байлаа. Би тэр бас тодорхой хэмжээгээр чадан ядан хоёлаа ярьж байгаа. Хоёлаа одоо ингэхүү тийхүү гэд би биэндээ маш их гоё тийм одоо яг л энэ кинон дээр гарч байгаа шиг найз болж чадсан. Найз гэдэг юу юм те? Нэгнээсээ уруул яадгийн, урахгүй бол яадгийн гэдэг энэ бүх юмыг хоёлаа яриад дүр дээрээ маш их ярьж ойлголцсон. Хадаг кинонд би 10 жилийн өмнө тоглож иж өнөөдрөөс одоо 10 жил өнгөрсөн гэхээр бас асар их хугацаа өнгөрсөн. Тэгээд бас өөрөө мэрэгжлийн хүмүүстэй урд нь ажиллаж байсан ч гэсэн би өөрөө мэрэгжлийн бүс зүгээр иргэн болохоор
бас хүнд байх болов бусдын ажлыг бас алчихгүй хүн шиг яаж айтайхан байх вэ гэж би бодож байсан. Тэгээд продюсерийн одоо санал болгосноор Анна гэдэг төр дээр бас ажилласан байгаа. Тэгээд ер нь бол ерөнхий найруулагчаа хийж байгаа тий. Тэгээд зохиолоо бол одоо хэдийгээр ер нь бол ингээ бичиж таарсан. Тэгээд гол дүр тоглож байгаа болохоор одоо ямар ч мундаг авьяастай хүн бол энийг бол хараад одоо тултлах юм гэж бол маш хэцүү асуудал. Яг ингээ хүн харахад бол одоо найруулагчийн өнцгөөс харахад жүжиглэх бол одоо тий ингээд замчаа нөгөөд ингээ явааддаг. Яг өөрөө ингээ жүжиглэн гэдэг бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлмөрийн цаана одоо маш том бас нэг туршлага, маш том ноён нуруу, маш том арга тал болж байгаа агар найруулагч, агар хандаа бас баярлаа гэдэг үг одоо уран бүтээл болгон дээрээс хэлдэг. Тэгээд Содоо гэдэг их тийм содон бөгөөд сонирхолтой нэртэй тийм роялд одоо бас найруулагч, зохиолчдынхаа удирдлаганд ор ажилласан. Тэгээ энэ дүр бол яг нийгэмд нөгөө баялаг өөрийн итгэл найдваргүй хэрнээ өөрт байгаа тэр хүсэл тэмүүлэлийг тэр найдвараа удаа болгож бор зүрхээрээ бас зүтгэж байгаа маш олон залуучуудыг одоо өөрийгөө бас энэ содоо гэдэг дүрээс харж харах болоо гэж бодож байна. Намайг уучлал бүсгүй минь. Монголоор дүүрэн байдаг пүрүүс машин чинь хандуур цугаад ая тухуйчийн алдагдуулсан намайг уучлаарай. Бүсгүй минь. Хатагтай минь. Бидний оруулыг тодорхойлоход дөрүүдийг одоо бэлэгцэн дамжуулахад хамгийн чухал үүрэгтэй хүн бол мейкап артист байдаг. Нүр бодогч нь отгоо агч маань ирээд отгоогч тэгээд хэлцээд яг анхны өдрийн нүр бодолтын дараа ингэ зураг авсан шаал амдаа. Отгоогч маань бас асар их хөдөлмөр орсон. Яг биднэртэй адилхан жүжиглээгүү дэлгэцэн дээр гараагүй ч гэсэндээ бидний энэ гарч байгаа өнөөдрийн дүр төрхөөр та бүхэндээ уулзч байгаа бүхнийг отгоогч маань биелүүлээд гаргаж өгсөн юм шүү. Тэгээд миний ганц боддог юм бол бүр юм тасархай гой хүүхнүүдийг бүр гой будаад дэлгэцэн дээр амьлуулах юмсан гэж ер нь бол би боддог. Одоо жишээ нь юм бол муухай дүр төрхөд ч юм уу ягаад ч юм уу тийм дуртай биш. Ингээд яасан ч байсан хүн харахад царай мутайсан ч тэр хүнийг хинч харсан юм хөөрхөн хөрдмөр ингээд харахаар тэр дүрийг бүтээх миний ганц сонирхол л доо. Тэгээд ямар ч байсан энэ кинонд оролцохдоо ганц миний хийж чадах зүйл бол хүмүүсийг хөөрхөн сайхан энгийн даруухан болгож чадна гэдэгт итгэлтэй байсан. Тэгээд энэ кинонд ороод хамт олонтойгоо ажиллахад сайхан байлаа. Би алдармаагаа би үнэхээр одоо биширч байгаа. Хүн надад бас өгсөн миний амьдрал байх ёстой нэг маш сайхан хүндтэй ийм найз охинтой болсон. Тэгээд хүн хүний нөхөрлөл гэж одоо амьдрал байдаг заашгүй нэг зүйлийн чиний амьдралын нэг хэсгийг нөхөж чаддаг зүйл бол яг нөхөрлөл байдаг. Тэгээд алдармаагийн тэр над руу хараад "Миний найзаа би чамд хайртай" гэдэг хэсэг л надад ингээд орж ирээд байсан. Яг нуулах үехэд тэгээд богинохон хугацаа бид хоёр өнгөрүүлсэн ч гэсэндээ яг ингээд чин зүрхний сайхан найзууд болж чадсан байг үнэхээр их талархаж байгаа. Кино урлагаар суралцж байгаа ч юм уу, кино урлагийг шүүмжилдэг, кино урлаг судалдаг маш олон найруулагч нар хурж ирж одоо энэ цэцгийн тэр гаргаж байгаа тэр хэсгийг алдармаагийн бас тэр дүр дээрээ ажилласныг бас яг үнээс хараасаа гэж бодож байна. Яагаад гэвэл ер нь би урд нь ингээд кинон дээр ажиллаж байхдаа ганцхан дублэр тэгээд тийм хүн хэсгийг одоо ямар ч юм нэг өөгүй гүйцэтгэхийг бол цэцгээ дээр л харсан. Ер нь бол энэ бол яг чин үннээсээ тэгээд бас үнэхээр их одоо гайхсан. Тэгээ бас үнэхээр их хайр хүрч би цэцгээд үнэхээр их хэцүү хэсэг дээр ингээд олон ингээд яваад байвал бас найруулагчиж аяг хэцүү байдаг. Тэгээд тэрэн дээр бол үнэхээр би ямар зөв сонголт хийгээвэ. Энэ хэцүү ямиг ингээд үүрээд гарч байгаа энэ дээр бол үнэхээр л бас олон улсын багтаа ажиллаж үзсэн үнэхээр мэдрэмжтэй сайн жүжигч юм байна гэж үнэлсэн шүү. Энэ төслийг эхлүүлсэн, энэ төслийг удирдсан, энэ төслийг найруулсан энэ төсөлд бас хоёргүй сэтгэлээр хандаж одоо үнэн зүрх сэтгэлээс ажилласан нийт багийнхантай ямар ч байсан
баяр хүргье. Агаар ах маань халтантай ягч маань ямар сайхан гэр бүл юм бэ гэдгийг би маш харсан. Тэгээд үнэхээр урлагийн төлөө амьдарч байгаа гэр бүл үнэхээр энэ одоо энэ зүйлийг хийчих юмсан бодож байгаа зүг маань ижлэхэн харж байгаа зүг маань ижлэхэн зөв рүү тэмүүлж байгаа энэ хүмүүс бас ирээдүйд кино урлагт бол маш зүйлүүд хийх ёстой хүмүүс юм байна гэж би маш хүндэтгэж байгаа шүү агарахаа. Тэгээд агарахынхаа би замчааныг би сонсоод Алтай эгчийнхаа хоолойг сонсохоор ингээд яг чинь айгүй хитгэл төрдөг. Тэгээд маш хүний философитой ажиллаж чаддаг. Айгүй зөөлөн өнгөөр хүнтэй тулж харьцаж чаддаг хүн байна. Агарах юм байлаа. Тэгээд агарах маань айгүй над туссан. Яг тэгэхээр би энэ байгаа жүжигчдээс ганцаараа мэрэгжлийн бос байсан учраас бас айгүй айжсэн. Тэгээд энэ айцыг маань бас нуруунд дээрээс нь хавуулж өгч ирсэн хүн бол яг харахгүй манай продюсер агарах маань байгаа шүү. Тэгээд би таньда баярлалаа гэж хэлмээр байна. Алтай эгчтэй итгэл найдар хүлээлгэсэн баярлалаа гэж хэлмээр байна. Алтай эгчийн маань бас айгүй гоё шаргуу хөдөлмөрч зан энэ их зүйлийг яаж нэг цаг хугацаанд энэ хүн амьдраад ажиллаад амьсгалаад өөрөө дүрээ бүтээгээд зохиолоо найруулан явж байгааг би хараад ойлгоогүй. Тэгэд энэ 10 алтан туяа байсан шүү. Үнэхээр 10 алтан туяагийн хүчийг энэ агуу эмхтэй хүн биднэрт гаргаж өгч чадсан. Яг бидний эгч маань ээж маань бидрийг хөдөлгөж чадчихжээ, нэгтгэж эвлэрэн нэгтгүүлж чадчихжээ. Би альтернативаар хамтарч өмнө бол ажиллаж исэн алтан туяагч агарах тоогч за багита бас анх болон манай багт цэцэг гэж сайхан бүсгүй бас нэмэгдэж орж ирсэн. Тэгээ энэ бол энэ ширүүн энэ хатуу бас маш тийм уян зөөлөн асар их бүхэл дээд төрлийн бүх нарийн мэдрэмж ур ухаан шаарддаг энэ том салбарт бас байх ёстой хүн болов гэж би бодсоо. Тэгээд бидний зургийн одоо хаалтын баг хэсэг дээр ангараг маань Америкаас ирж таарсан. Тэгээд би багид одоо ингээд ангараг ирээд ингээд чиний ажлуудыг харандаа гэж тэгсэн чи баг юмр ингээд тэр өдөр чи аймаар гэсэн байна. Ер нь тэгтгүүл дээ надад. Хамгийн хэцүү үед яг тэр. За юу вэ? Яг ингээд бид нар чинь тэр өдөр натурд гарсан. Тэгээ балана яриад байгаа гэж байсан чинь тоёрч ангарагч ирнэ. Тэгээд чиний одоо тавьсан балан чамаагаас шалгалтаа юу балан дээр хараад байсан чи яг агарах хоёр иржсэн. Ирж байгаа дандлаа би шууд уул руу гараад балан харж байгаа дэшээ гараад яа таашаа. Жог айцтай байсан. Багийн айчваа. Гайгуугаа зүрх мөрхөн өвдөг байгаа. Хурдаач зураг авуулъя гэж ярьдаг шүү дээ чинь. Тэгээ Бэкийн найз маань байна. Маш хинэрхтэй залуу. Хизээч унтрашгүй материалтай залуу байгаа. Тэгээд Бэкигээ бас би дотн сайн мэддэг байсан. Бас холын бас мэддэг. Сайн уу юу вэ гэж ингээд нөхөрлийн журмаар харьцдаг байсан. Бас кинон дээр найз боллоо тийм. Тэгээд яг бидний энэ залуу үед бас өнгө төрхийг тодорхойлж чадхгүйц маш мундаг ийм залуу. Тэгээд өөрийнх нь бие авч яваа байдал өнгө зүсгээд ярих юм байхгүй сайхан залуу байгаа шүү. Тэ. 9/14/2005 кино ингээ баг эхэлж байгаад бид нар нөгөө нэг киноны постерныхаа зургийг авахулсан байхгүй. Тэгээд бас ямар постертой байх вэ гэж маш их удаа ярилцсан тий. Тэгээд ингээд Нару одоо фото зургийн студийг бид нар сонгосон. Тэгээд одоо ч гэсэн бид нар энэ Наругийн энэ нөгөө нэг тоглог одоо энэ орчинд бас мейкап өгөө сууж байна л та. Тэгээд Наругийн хийсэн энэ одоо постэр бол бас их байгаа онсон ч юм уу те маш олон хүмүүс их тэгж сонирхож байгаа. Тэгээд Нару одоо фото зургийн студидтэй бас мэрэгжлийн төвшөнд ажиллаж чаддаг нь одоо кино уран бүтээлчтэй бас ээлтэй ажиллаж байгаад нь үнэхээр хичээн сэтгэлээсээ баярлалаа гэмээр байна. За тэгээд ямар ч байсан одоо өнөөдөр болохоор зэрэг бид нар ингээд цөөхөлтөнд сууж ийн. Тэгээд манай жүжигчин Батөр болохоор зэрэг сонгуулийн ажлаар Эрдэнэтэд ажиллаж байгаа. За хишгэ гэд биснийг аягүй хөөрхөн хайр татам охинд тоглосон. Үзэгчдийн мэддгээр бол Тасуул киноны гол дүр тоглодог Хэлгүй охины дүрийг маш чадварлаг одоо хийсэн хэдийгээр мэрэгжлийн биш ч гэсэн их хөөрхөн гişиг сүрэнгийн охин байгаа. Хишгэ дүү маань Бээжин төрсөн өдрөө тэмдэглэн яваа. За тэгээд Амгаа гэд бас одоо Садура киноны гол дур тоглосон Амгалан Баатар бас манай кинонд маш гоё сэтгэл зүрхээ гарган зориулсан байгаа. Даанч өнөөдөр Гачууртад парти зохион байгуулж байгаа. За тэгээд ингээд гих мэтэр маш олон гоё жүжигчид одоо хамтарч тоглосон байгаа. Тэгээд энэ хайртай одоо жүжигчдийнхаа
тэ хувирлыг, төвдөрөө ажилласан ажиллагааг, кинонд гаргасан сэтгэлийг одоо үзхийг хүсвэл манай кино одоо тун удахгүй үзэгчдийн хүртэл болно. Тэгээд энэ кинон дээр одоо зүрх сэтгэлээ гарган одоо ч гэсэн ингээд саунд хийж байгаа, зураач хийж байгаа. За тэгээд найруулагчаар ажиллаж байгаа маш олон одоо залуу шинэ үеийн уран бүтээлчдтэй үнэхээр чин зүрхнээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бидний кинонд бас одоо шавьяага тоож ирж тоглосон ардын жүжигчин жигчид сүрэн багштаа, төмөр хувийг ахтаа, за тэгээд маш олон сэтгэл зүрхээ гаргасан олон туслах дөрүүд, тэгээд энэ одоо кино бүтэх сэтлийг анх надад өгч намайг одоо урагшин түлхсэн нороо ихчтэй энэ кинонд бүхий л одоо зүрх сэтгэлээс зориулсан найзууд хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлнэ. Кино баг маань үнэхээр бас нэг сар гаруй хугацаанд бид нар хамтдаа байлаа. Өглөөнөөс орой хүртэл яг ижлэхэн нээх үедээ нэгээд ядрах үедээ ядраад унтах үедээ унтаад хоолоо хувааж идээд үнэхээр гэр бүл шиг байж чадсан гэж би ойлгож байгаа. Тэгээд Энэ багаараа бол маш одоо юу гэдэг барахын сацуу сэтгэл аюу хангалуун байгаа. Тэгээ эндээс Монголын кино урлагт хэвшмэл шинж чанарыг биш арай нэг өөр олон зүйлийг энэ хөөрхөн шулуун төслөөс үзэгч залуучууд маань хүлээж авах одоо бэлэн болсон байна. дэлгэцэн гараад цаг 20 минут танд гараад хүрэх ч гэсэндээ аваад үлдэх өгөгдөл нь өндөр байх ёстой болов уу гэж би бодож байна. Ягаад тэгэхээр энэ цохиолыг үзээд бид нар хамтдаа кино дүрсээ хараад яг тэр үед уур амьсгалд авч ирсэн энергийг бид нар дүрсээ хараад мэдэрдэг учраас таны зүрхэн ч гэсэн би хүрч чадах болов уу гэж би ойлгож байгаа. Бидний бас энэ яриаг анхаарал тавиад сонсож байгаа үзэгчдээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бидний уран бүтээлийг бас хурж ирж үзээд тэ өөр өөрсдийнхөө санаа оног сайхан бидэнд бас ирүүлээрээ. Тэгээд маш олон хүнд бас оюун санаанд нь сайхан бодлыг, их өөр үнцгийг, ухаарлыг, хайрыг мэдрүүлэх уран бүтээл болох болов уу гэж одоо бодож байна, итгэж байна. Син 34 5-1